Латерал сэтгэлгээ гэдэг маань альва юмс үзэгдлийг илүү чөлөөтэй сэтгэж, өөр өнцгөөс харж, тунгаан бодож, хамгийн чухал оновчтой хариултыг олох гэсэн санаа юм шүү дээ. Тийм учраас хүүхдүүд та бүхэн төсөөлөн бодож, өгүүлбэрээ сайтар сонсож ойлгоорой. Хэрвээ сонсож амжаагүй бол дахин сонсож болно шүү хүүхдүүдээ. Ингээд багш сурагчдаа оюун ухаан, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх их үйлсэнд амжилт хүсье. Асгал 1. Би өдөр бүр чамтай хамт явдагч чи намайг тэр бүр анзаардаггүй. Чи намайг ишигдэгч хэрнээ огтхонч уучлалгүйдгүй. Хүүхдүүдээ би юу вэ? Алс хоолын хаант улсад Шрекийг дээрэмчид модноос унжуулан хүлжээ. Олсны нэг үзүүрийг газарт бэхэлсэн бөгөөд доор нь асаасанлаа зугуухан олсыг түлж байв. Унахыг нь хүлээн зогсох махчин арслангаас мултрахын тулд Шрек юу хийх хэрэгтэй вэ? Болдоо гадаад зогсож байгаа бөмбөгөө шитгэхэд бөмбөг нь хэсэг хугацааны дараа зогсоод буцаад өөрлөн хурж ирэв. Тэр яаж ингэсэн бэ? Дөрөв. Өөрөө усаар дүүрсэн өрөөнд байна гэж төсөөлдөө. Тэнд ямар ч цонх хаалга байхгүй. Өрөөнөөс яаж гарах вэ? Дасгал 5. Том өргөн голын нэг талд болд, эсрэг талд нь түүний нохой байв. Болд нохойгоо дуудаж түүн дээр нохой гүйж ирэв. Тэрээр сайн нохой гэж толгойг нь илэв. Гайхалтай нь болдын нохой огтхонч нороогүй бөгөөд ойр орчин бүр байсангүй. Нохой хэрхэн голын эсрэг талд гарсан бэ? Дасгал 6. Нэгэн цагтаа ганц хүүтэй гэтэл хүн түүнийг аавыгаа гэж боддоггүй. Яагаад тэр вэ? Дасгал 7. Нэгэн эмэгтэйг шүхэр зөөгөөгүй байхад нь онгоцноос түлхээд унахчихав. Гэвч тэр ямар ч гэмтэл авсангүй. Яаж тэр юм бол? Хүүхдүүдээ дасгал нэмэг бодцгоё. Зан ягаа компьютер хэрэглэж чаддаггүй вэ? Дасгал 9. Би бяцхан гэртээ ганцаараа хэсэг хугацаанд амьдардаг. Манай гэрт ямар ч цонх хаалга гэж байхгүй бөгөөд хэрвээ гарах хэрэгтэй болбол гэрээ эвдэхээс өөр аргагүй болно. Би хэн бэ?
10. Хэний өмнө бүх хүн малгайгаа авах ёстой вэ? Дасгал 11. Би залуудаа өндөр харин хөгшрөхөөрөө намхан болдог. Би юу вэ? Бэлгүүний ард батын ард бэлгүүн зогсох боломжтой юу? Дасгал 13. Дэлгүүрийн хаалган дээр нээлттэй гисэн тэмдэг байв. Худалдан авагч дэлгүүрийн хаалгыг татаж үзэхэд хаалга нээгзэнгүй. Яагаад хаалга нээдэггүй вэ? Өглөөний мэнд. Өглөөний мэнд ноён тасгаа. Дасгал 14. Таксины жолооч нэг урсгалтай зам дээр урсгал сөрөн явж байв. Замын цагдаа түүний анзаарсан хэдий ч зогсоож торхын орон зүгээр л явуулжээ. Яагаад гэсэн бэ? Дасгал 15. Би том амтай басч гэж цан дуутай хэрэг дуртай нэгэн биш бохир үйл ажил байнга холбогдож явдаг. Би хэн бэ? Дасгал 16. 3 өдөр дараалан бороо орж болох уу? Дасгал 17. Яагаад намар болохоор шууд өмнө зүг рүү нисдэг вэ?